Өнөө үед хүүхэд төрөө өггүй юу? Амьдралд нь сошиал орж ирж байгаа гэдэгтээ та бүхэн санал нийлэх баг. Жишээлх юм бол хүүхэд хоолоо идэхгүй байх үед телевизээр асааж сатарч байх оронд нь амруу нь хоолыг хийх үзэгдэл нь түгээмэл байна. Өөрөөр хэлбэл хүүхэд тань телевизтэй хамт өсөж торниж эхэлж байна гэсэн үг юм. Эцэг эхчүүд хүүхдээ зургтын өмнө томоотой чимээгүй суудаг болохоор нь зөв хүмүүжүүлж байна гэж боддог. Гэвч цаашдын сөрөг нөлөөг нь амсахаас өмнө ярьдаг, сэтгэдэг болгохыг хүсвэл хүүхдийнхаа өрөөнд зургтыг битгий тавиарай. Бидний хамгийн их тэмцэх ёстой зүйл бол гэр бүлийг харилцаагүй болгодог. Ярьж ойлголцохынхаа оронд дохио зангаагаар харьцахад хүргэдэг. Бидэнд хүчтэй нөлөөлж цагийн хүчтэй дайсан болсон телевизээс буюу гар утснаас өр хүүхдээ хамгаалах явдал юм. Хэрвээ аз жаргалтай, хүчтэй, бат бөх, сайхан гэр бүлтэй болохыг хүсэж байгаа бол зургтыг биш нэг нэгнээ сонсхийг сонгоорой. Хүүхдэд асуудал үүсгэд өөрсдөөсөө эцэг их бурууг хаагаарай. Хүүхдэд зургттай үлдээсэн мөч бүхэн хүүхдэд тань ямар хүн болохыг зурагтаар тодорхойлуулж байгаагаа ухаарах нь чухал юм. Таны гэрт жир гэж дуурах чимээ болон дүрс хүүхдийн чинь сэтгэхүйг бүрэн эзэмдэж байгаа юм биш үсттэй. Зураг таны хүүхдийн хэн болохыг зааж өгөхийг та зөвшөөрөх үү?